Хятад улсын ерөнхийлөгч Ши Жинпинг хойд Солонгос улсад ирлээ. Иран болон Израилийн арим харилцан пуужин харсан байна. Франц, Герман, Их Британи улсын удирдагчид Украины дайныг зогсоох нөхцлүүдийг танилцуулжээ. Өмнөд Солонгос улсын орон нутгийн сонгуулиуд хууль бус болсон гэж үзсэн иргэдийн жагсаал 4 дахь өдрөө үргэлжилж байна. Оройн төргийн үзэгчдээ дэлхийд дахинд өрнөж байгаа онцлог мэдээлэлээс таймлан хүрэхээр Тэнгэрлээсийн оройны гадаад мэдээний хөтөлбөр эхэлж байна. Анхаарлаа хандуулъя. Хятад улсын ерөнхийлөгч Ши Жинпинг өнөөдөр хойд Солонгос улсад 2 өдрийн төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирээд байна. Энэ түүний 7 жилийн дараа хойд Солонгос улсад хийж байгаа анхны айлчлал мөн 2026 он гарснаас хойш хийж байгаа анхны гадаад улс дахь төрийн айлчлал болж байгаа юм. Шинжээчид энэхүү Ши Жинпиний хийж байгаа айлчлалын анхны айлчлалыг Хятадын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийг илтгэж байна гэж үзэж байна. Тиймдээ энэ айлчлал яах аргагүй олон улсын анхаарлын төвд байгаа. Ши Жинпинг болон түүний гэргий Пен Юанер автомашинаар Ким Ил Сунгийн талбайд хүрэлцэн ирсэн. Тэднийг хойд Солонгос улсын удирдагч Ким Жон Ун болон түүний гэргий Ри Солжунер найрсаг дотноор ухтан авсан байна. Ши Жинпинг энэхүү айлчлалынхаа хүрээнд хойд Солонгос улстай найрамдалт харилцаагаа сэргээж бэхжүүлэхийг зорж байна гэж олон улс үзэж байгаа. Мөн энэхүү айлчлал нь хойд Солонгос улс болон Хятад улсын хооронд байгуулсан найрамдал, хамтын ажиллагаа, харилцан туслалцааны гэрээний 65 жилийн ойн хүрээнд тохиож байна гэдгээр онцлог байна. Энэхүү гэрээ нь өөрөө онцлог нь Хятад улсын хувьд өөр улстай байгуулсан цорын ганц батлан хамгаалах чиглэлийн албан ёсны хилэлцээр гэгддэг байна. Хятад улс нь хойд Солонгос улстай эдийн засгийн хувьд ч гэсэн хамгийн чухал түншин гэж хэлж болно. Тус улсын гадаад худалдааны дийлэн хувийг бүрдүүлдэг. Хятад улс хойд Солонгос руу түлш, хүнс, цахилгаан бараа, машин механизм, тээврийн хэрэгсэл, зарчмал бүтээгдэхүүнүүд экспортлдог бол волфрам, төмрийн хүдэр, хөлдөөсөн далайн бүтээгдэхүүн, гангийн бүтээгдэхүүн зэргийг түүхийн эдийг импортоор буцааж авдаг байна. Гэвч сүүлийн үед COVID-19 цар тахлын улмаас үүссэн худалдааны зогсонго байдал зэргээс хоёр орны харилцаа бага зэрэг хүндэрсэн гэж олон нийт хардаг. Тэгвэл сүүлийн 1 жил гарангийн хугацаанд хоёр улсын эрх баригчид харилцаагаа сэргээхээр идэвхтэй ажиллаж байгаа. Энэ оноос хоёр орны худалдааны эргэлт сэргэж 2026 оны эхний 2 сарын байдлаар худалдааны хэмжээ 2025 оны мөн үеигтэй харьцуулахад 22% өссөн байна. Түүнчлэн Бээжингийн талаас Пхеньян руу нисдэг шууд нислэг болон зорчигч тээврийн галт тэрний үйлчлэгийг энэ оноос сэргээсэн байна. Дипломат айлчлалуудын тухайд Хятад улсын гадаад иргэний сайд Банги энэ оны 4-р сарын 9-ноос 10-ны өдрүүдэд хойд Солонгос улсад айлчилж байсан нь 2019 оноос хойших анхны айлчлал болсон байдаг. Үргэлжлүүлэн ойрт орондын цаг үеийн мэдээлэлээс хүрэх гэж байна. Сүүлийн үед нөхцөл байдал маш эмзэг байгаа. Тухайлбал Израилийн арим Ираны баруун болон төв хэсэгт агаараас цохилт өгсөн байна. Үүний дараагаар Иран хариу болгож Израилийн хойд бүс рүү пуужин харсан байгаа юм. Энэ нөрөө 2 сарын өмнө гал зогсоох хэлэлцээр хүчин төгөлдөр болсон цагаас хойш Израиль, Иран бие биенийхээ нутаг дэвсгэрийг шууд онилсон анхны тохиолдол болж байгаа. Иран улсын эрх баригчид энэхүү ажиллагаагаа тасралтгүй бүтэн 7 хоногийн турш үргэлжлэх агаарын цохилтын эхлэл гэж тодорхойлж байна. Мөн Иран пуужингийн тоглоогоо Израиль улс Нямгарагт Ливан улсын нийслэл Бейрут хотод агаарын цохилт өгсөний дараа эхлүүлсэн байна. Тэгвэл Израилийн армийн тайлбарлаж байгаагаар Бейрутын өмнөд захын дүүргүүдэд байрлах Хезболлах бүлэглэлийн объектуудыг онилсон гэж байна. Энэ нөрөө Хезболлах Израилийн нутаг дэвсгэр рүү пуужин харуулсны хариу арга хэмжээ байсан гэж тайлбарлаж байгаа юм. Гэхдээ Иран, Ливан дахь мөргөлдөөн нь гал зогсоох хэлэлцээрийн нэг хэсэг байх ёстой гэж үзсэн хэвээрээ тиймдээч Бейрутын өмнөд захын дахиад дүүрэгт дахин цохилт өгөх юм бол Израильд хариу цохилт өгнө гэж өмнө анхааруулж байсан. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын тухайд энэхүү нөхцөл байдлыг намжаахыг оролдож байна. Израилийг Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа өргөжүүлэхгүй байхыг уриалж байгаа. Тэрээр Израиль улсын ерөнхий сайд Беньямин Нетаньяху руу шууд утасдаж хариу цохилт өгөхгүй байхыг хүснэ гэдгийг ол Нямгарагт хэлж байсан. Гэвч үүний дараахан хоёр тал дахин харилцан тоглохоо эхлүүлсэн байгаа нь бүс нутгийн нөхцөл байдал ямар эмзэг хിവэрэ байгаа вэ гэдгийг харуулж байгаа юм.
Үүний зэрэгцээ Йемен улсад үйл ажиллагаа явуулдаг Ираны дэмжлэгтэй Хутичуудын бүлэглэл Израильтай холбоотой бүх далайн тээврийн хөдөлгөөнийг Улаан тэнгист хориглоно гэдгээ зарлалаа. Бүлгийн төлөөлөгч Яхия Сарягийн хэлж байгаагаар Израилийн далайн тээврийн ямар ч хөдөлгөөнийг цэргийн зорилтод бай болно гэж үзэж байгаа гэдгийг хэлжээ. Оросын улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путин, Украин улсын ерөнхийлөгч Володимир Зеленскийн нүүр тулсан хоёр талд уулзалт хийх саналыг ницааж одоогийн нөхцөлд ийм уулзалт хийх ямар ч шаардлагагүй гэж хэллээ. Володимир Зеленский өнгөрсөн 7 хоногт Владимир Путинд хаягдсан нээлттэй загтлыг бол илгээсэн. Гэхдээ хоёр улсын хооронд үргэлжилж байгаа дайныг зогсоохын тулд шууд яриа хэлэлцээ хийхийг уриалсан. Мөн гал зогсоох хэлэлцээр байгуулах санал дэвшүүлж Америк нэгдсэн улсын эрх баригчдын анхаарал дахин Украин руу шилжихийг хүлээж суух нь буруу гэж хэлсэн байна. Харин Санкт Петербургийн эдийн засгийн форумын үеэр сэтгүүлчдийн асуултанд Владимир Путин хариулж байх үед энэхүү саналыг эрс ницаасан байгаа юм. Владимир Путины энэхүү ницаасан хариуг сонссныхоо дараагаар Володимир Зеленский Москва энхийн замыг биш дайныг үргэлжлүүлэхийг сонгож байна гэж мэдээлэв. Тодорхойлбол Владимир Путин дайныг дуусгахыг хүсэхгүй байна. Энэ хариултад олон хүн сэтгэл дундуур үлдсэн байх гэж бодож байна хэмээн Телеграм хуудаснаа Владимир Зеленский бичсэн байгаа юм. Тэгвэл Орос улбаны улсын хувьд түр гал зогсоох биш бүрэн хэмжээний тохиролцоо хэрэгтэй гэж үзэж байгаа. Владимир Путины хэлж байгаагаар Москвагийн тавьж байгаа гол шаардлагууд биелээгүй хэвээрээ эхлээд урт хугацааны улс төрийн тохиролцоо бий болох шаардлагатай байна гэж үзэж байна. Тэр хүртэл гал зогсоохгүй гэсэн үг. Владимир Путин тайлбар ярианда цэргийн ажиллагаа нэг өдөр дуусна. Гэхдээ бидний өмнөө тавьсан зорилтууд биесний дараа л дуусна гэж тодорхой хэлсэн байгаа юм. Орос улбаны улсын байр суурь дайн эхэлсэн цагаас хойш өөрчлөгдөөгүй хэвээр байгаа. Украин улсын цэргүүдийг Донецк, Луганск, Херсон болон Запорожийн бүс нутгуудаас бүрэн гарах ёстой гэж үзэж байна. Түүнчлэн Украин НАТОд элсэх оролдлогоо бүрмөсөн орхих шаардлагатай гэсэн үндсэн шаардлага хүчинтэй хэвээр. Тэгвэл Киев буюу Украин улсын эрх баригчдын хувьд газар нутгаа өгөхөөс эрс татгалзсан хэвээрээ Украины удирдлагын үзэж байгаагаар Москвагийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх нь ирээдүйд дахин түрэмгийлэл хийх боломжийг олгосонтой дүүцнэ гэж тайлбарж байгаа юм. Гэхдээ Орос улс 2014 онд Кримийг нэгтгэснээс хойш 8 жилийн дараа буюу 2022 оны 2 дугаар сард бүрэн хэмжээний товтлогоо эхлүүлсэнийг үүний нэг том жишээ гэж үздэг юм. Энэхүү хоёр улсын ерөнхийлөгч нар уулзалт болох магадлал бага болж ирэхдээ зэрэгцээд Лондон хотод Владимир Зеленский, Британи улсын ерөнхий сайд Кир Стармер, Франц улсын ерөнхийлөгч Эммануэль Макрон, Герман улсын канцлер Фридрих Мерц нартай хамтарсан мэдээлэл гаргалаа. Гэхдээ Украиныг тууштай дэмжинэ гэдгээ Франц, Герман, Их Британий удирдагчид хэлсэн байна. Мөн хамтарсан мэдээлэлээр дайныг дуусгах тохиролцооны үндсэн нөхцлүүдийг дэвшүүлсэн байна. Үүнд байлдааны ажиллагааг нэн даруй зогсоох, одоогийн фронтын шугамаас эхэлж хэлэлцээ хийх, мөн Украины аюулгүй байдлын баталгааг хангах зэрэг асуудлуудыг дурдсан байна. Мөн Америк нэгдсэн улс энэхүү тохиролцоо байгуулах үйл явцын гол оролцогч хэвээрээ байх ёстой гэж онцолж хэлсэн байна. Энэ нөрөө ерөнхийлөгч Дональд Трампын анхаарал Ираны асуудал руу шилжсэнтэй шууд холбоотой хэлсэн үг байж болох ба. Өмнөд Солонгос улсын нийслэл Сөүл хотод орон нутгийн сонгуулийн үеэр саналын хуудас дууссан гэх шалтгаанаас болж санал хураалтадаа оролцож чадаагүй иргэдийн төлөөллүүд эсэргүүцэн жагсаал хийж байна. Жагсаал сонгуулийн санал тоолох төвийн гадна 4 дахь өдөр өнөөдөр үргэлжилж байгаа. Нөхцөл байдал намжихгүй ард иргэд дахин сонгуул явуулахыг шаардсаар байгаа юм. Цагдаагийн газраас өгч байгаа албан бус тоогоор өнөө өглөөний 9 цаг 30 минутын байдлаар хамгийн сүүлийн үеийн мэдээлэлээр Сөүл хотын Сонта дүүрэгт ойролцоогоор 950 орчим жагсагч цугулсан байсан байна. Гэхдээ энэ нөрөө өнгөрсөн нэм гарагийн шөнө ойролцоогоор 8000 орчим хүн цугулсан байсантай харьцуулахад жагсагчдын тоо өнөө өглөө эрс багассан харагдаж байна. Жагсагчид саналын хайрцагуудыг зөөхийг болиулах зорилгоор стадионы 10 гарцыг хааж хөлгөөний бүрэн зогсоосон байна. Маргаан дагуулад байгаа энэхүү орон нутгийн сонгуул хэрхэн болсон тухайд тодруулбал өнгөрсөн 7 хоногийн лав гарагт сонгогчид тус улсын 16 хот мужийн захирагч болон хотын даргаыг сонгох санал хураалтанд оролцсон байдаг. Шинжээчид энэхүү сонгуулийг одоогийн ерөнхийлөгч Lee Jae-myung-ийн засаг захиргаа үйл ажиллагаанд ард түмнээс өгч байгаа үнэлгээ гэж үзэж байсан. Гэтэл сонгуулийн үеэр албаныхан маш хайхрамжгүй байдал гаргаж саналын хуудас хангалттай бэлдээгүй байсан байна. Нөгөө талд санал хураалтын эрс таамаглаж байснаас өндөр хувьтай байсан саналын хуудас хүрэлцээгүй бас нэг шалтгаан байж болно. Тиймээс улсын хэмжээнд 22 санал авах байранд санал хураалтыг хугацаанаас нь өмнө зогсоох,
Зарим тохиолдолд төр завсарлах зэрэг тохиолдлууд гарсан байна. Улмаар зарим сонгогчид олон цагаар хүлээх, эсвэл саналаа өгч чадалгүй буцахад хүрсэн байна. Иргэдийн бухимдал намжихгүй байгаатай холбогдуулан ерөнхийлөгч ЭЖМ өөрөө тайлбар хийлээ. Надрээр энэхүү асуудалд гүнээ харамсаж байгаа. Эрх баригчид иргэдийн сонгох эрхийг хизээж алдагдуулж болохгүй гэсэн байна. Мөн энэхүү зөрчилд хариуцлага хүлээх ёстой этгээдүүдийг нэн даруй тогтоож хариуцлагыг нь үүрүүлнэ гэсэн байна. Саналын хуудастай холбоотой мөрдөн шалгах үйл ажиллагааны явцын тухайд цагдаагийн байгууллага сонгуулийн үеэр ажилласан албан хаагчдын ажиллаж байсан өрөөний бичлэгүүдийг ил болгох юм байна. Мөн холбогдох ажилтнууд болон саналын хуудас хүрэлцээгүй улмаас саналаа өгч чадаагүй иргэдээс мэдүүлэг авч эхэлсэн байна. Түүнчлэн цагдаагийн байгууллагаас сонгуулийн хяналтын байгууллага саналын хуудсыг хуваарлах, түгээх журам стандартыг зохих ёсоор мөрдсөн эсхийг шалгаж авлаа. Энэтхэг улсад бас нэгэн залуусын чагсаалд олонний анхаарлыг татаад байна. Үндсэндээ бол энэтхэгийн залуусын бухимдал Жом гэх нэртэй ардын намыг нэртэй юм улс төрийн хүчнийг төрүүлсэн байна. Юу болсон тухайд тодруулах юм бол эхний ээлжинд энэтхэг улсын 1.4 тэрбум хүн амын тал нь 25-аас доош насныхан байдаг гэдгийг хэлэх нь зүйтэй. Тэгвэл сүүлийн жилүүдэд шалгалтын материал алдагдах, эсэлтийн болон төгсөлтийн шалгалтуудтай холбоотой маргаан боловсролын тогтолцооны доголдол зэрэг асуудлаас олж залуусын бухимдал маш их байсан. Тэгвэл энэ бухимдал саяхан санаанд ормгүй байдлаар илэрсэн байгаа нь энэхүү Cockroach Janata буюу Жом ардын нам гэх улс төрийн хүчин байгаа юм. Анхандаа бол интернет дээр ёжлол, хошигнол байдлаар эхэлсэн энэхүү хөдөлгөөн маш богино хугацаанд олон сая залуусын дэмжлэгийг татсан байна. Нэрний учрын тухайд өнгөрсөн сард Энэтхэг улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Сурья Кант гэх хүн ажилгүй залуусыг Жом гэж зүйрлэж хэлсэнтэй холбоотой байна. Үүний дараагаар Дипке гэх нэртэй Бостны их сургуулийн төгсөвч залуу X сүлжээд хэрвээ бүх Жом нэгдчихвэл яах болоо гэж бичсэн байгаа нь цахим орчинд шууд тархсан байна. Удалгүй энэ санаа улс төрийн хөдөлгөөн болон хувирч ерөнхий сайд Нарендра Модигийн удирддаг Bharatiya Janata гэх намын нэрнээс санаа авч энэ нам байгуулагдсан байна. Өнөөдөр энэхүү хөдөлгөөний Instagram хуудас гэхэд 22 сая гаруй дагагчтай болсон байна. Энэ нөрөө Нарендра Модигийн намын цахим хуудасны дагагчдын тоог хол тавсан үзүүлэлт. Өнгөрсөн бям гарагт олон зуун залуус New Delhi-д цугларч энэтхэгийн боловсролын сайдыг огцрохыг шаардсан байна. Цуглаанд үг хэлсэн Дипке Нарендра Модигийн засгийн газарт өгөх бидний анхааруулга маш энгийн боловсролын сайд огцрох ёстой гэж мэдэгдсэн байна. Удалгүй хөдөлгөөнийхэн албан мэдээлэл гаргаж засгийн газарт 7 хоногийн хугацаа өгсөн гэдгээ зарлалаа. Мэдээлэлд хэрвээ 7 хоногийн дотор сайд огцрохгүй эсвэл ерөнхий сайд түүнийг чөлөөлөхгүй бол манай хөдөлгөөн улс орон даяар өргөжнө гэж анхааруулсан байна. Тэгвэл одоо үлдэж байгаа гол асуулт нь цахим орчинд хасар их энэхүү дэмжлэг бодит улс төрийн хөдөлгөөн болж чадах хэсэг тухайд байгаа. Жагсагчид боловсролын чанар, ажлын байрны хомсдол, амжиргааны дарамт зэрэг асуудлуудыг хөндөж байгаа. Дэмжигчид Жом гэх нэр томьёог доромжлол биш харин дэсвэр төвчээр дуу хоолойгоо хүргэх юм бэлэгдэл болон ашиглаж байгаа юм. Мөн тэдний үзэж байгаагаар Нарендра Модигийн засаглалын үед залуучуудын боломж маш ихээр хумигдсан, ажилгүйдэл нэмэгдсэн, нийгмийн тэгш бус байдал улам гүнзгийрсэн гэж үзэж байгаа юм. Ерөнхийдөө сүүлийн жилүүдэд энэ мэтчлэн Өмнөд Азийн улс орнуудад сошиал медиагаас эхэлсэн залуусын хөдөлгөөнүүд томоохон улс төрийн нөлөө өөрчлөлтүүдийг авчирч байгаа нь бол үнэн. Тухайлбал энд Шри Ланка, Бангладеш, Непал зэрэг орнуудыг дурдж болохоор байгаа юм. Тухайлбал Нарендра Модигийн дэмжигчид энэхүү Жом ардын намыг төр зуурын захим үзэгдэл гэж үзэж байгаа. Олон сая дагагчтай байх нь бодит улс төрийн хүч болно гэсэн үг биш. Захим орчинд алдартай боллоо гэд энэ сонгуульд нөлөөлөх үүсэх хэмжээний болох нь бол эргэлзээтэй гэж үзэж байна. Непал улсад ч гэсэн арга зүй байдал ийм байсан боловч Непал улсын залуусын чагсаалын үр дүн Непал улсын засгийн газар тэр чигтээ солигдсон байдаг. Энэхүү одоо Жом ардын нам цаашид хэрхэн өргөжих нь улс орны Энэтхэг улсын улс төрийн анхаарал татсан шинэ үзэгдэл яхаарахгүй болоод байгаа юм. Мэдээ үргэлжлүүлж байна. Өргөжлүүлэн бусад онцлог мэдээллийг товчлон өргөнө. Хятад улс дэлхийн анхны арилжааны зориулалтад тархины суулгац чипийг албан ёсоор баталсан талаар мэдээллээ. Нёо нэртэй зоосны хэмжээтэй энэ хөрөмж нь эмнэлэг зүйн туршилтыг амжилттай давж зах зээлд худалдаалах зөвшөөрөл авсан анхны тархины суулгац ийхүү болж байна. Чипний эхний үйлбэр нь нугасны гэмтэл болон саажилттай өвчтнүүдийн мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааг сэргээхэд туслах зориулттай аж. Тун удахгүй олноор үйлдвэрлэгдэхээр төлөвлөгдсөн байна.
Салбарын шинжээчид энэхүү технологиг Elon Musk-ийн үүсгэн байгуулсан Neuralink компани хөгжүүлж байгаа технологитой өрсөлдөхүйц гэж үзэж байна. Япон улсын Уцуномия хотод анх удаа баавгай үзэгдсэний улмаас хотын захиргаа харьяа бүх 94 баав болон дунд сургуулийн үйл ажиллагааг төрөх хугацаанд зогсоожээ. Ойролцоогоор 500 мянган хүн амтай энэхүү хотод баавгай өнгөрсөн бэм гарагт орон сууцны хорооллын ойролцоо харагдсан байна. Мөн давуу гарагийн өглөө хамгийн сүүлд сургуулиас ердөө хагас километрийн зайд ажиглагдсан байна. Япон улсад сүүлийн жилүүдэд баавгайн халдлага, тэр дундаа хот суурин газарт гарах тохиолдол эрс нэмэгдэж байгаа. Өнгөрсөн 7 хоногт л ихэд Фукушима хотод баавгайн халдлагын улмаас 4 хүн гэмтсэн байна. Дөрөвдүгээр Пабло Ломлио Испанд хийж байгаа 7 хоногийн айлчлалынхаа хүрээнд Мадрид хотод задгай талбайд мөргөл үйлдэж 1.2 сая орчим хүнийг хамарсан томоохон арга хэмжээг удирдан явууллаа. Ватикан болон зохион байгуулагчдын мэдээснээр энэ нь түүний айлчлалын хамгийн олон хүн оролцсон үйл ажиллагаа болсон байна. Пабло номлолдоо нийгмийн эмзэг бүлгийнхэн болон ялгуурлан гадуурхалтанд өртөж байгаа хүмүүсийн асуудлыг онцлон ярьжээ. Филиппин улсын өмнөд хэсгийн Минданао арал орчимд 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Америк нэгдсэн улсын геологийн албаны мэдээлснээр газар хөдлөлт орон нутгийн цагаар өглөөний 7 цаг 37 минутанд газрын гадаргаас 35 км-ийн гүнд бүртгэгдсэн байна. Чичирхийллийн улмаас барилга байгууламжууд нурч, иргэд сандарч гудамж талбай руу олноороо гарсан байна. Авирах ажиллагааны багууд хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд амиа алдагсны тоо нэмэгдэх магадлалтай гэж үзэж байна. Тэнгэрlээсийн гадаад мэдээний хөтөлбөрийг хүлээн авсан баярлалаа. Сайхан амраарай.